Зууны мэдээс сонин улс төрх хөшигний ард буланда компаниар бол баяр цогт туузын дарга ган төмөр гүйцэтгэх захирал болжээ нийтлэлээ төлөвлөж байна. Ардсан намын үндэсний бодлогын хороо 7 хоногийн өмнө хуралдлаа. Хэдэн жил эзгүй явсан суудлуудаа дүүргэв. Ёстой л хэрэлдэж талцаад хэдэн жил дарга удирдлаггүй явсныхаа цангаа гартал олон дарга томилох шиг боллоо. Ган төмрийн дор тэргүүн дэд даргаар баяр цогтыг дахиад 15 дэд даргын хамт томилсон. Гаднаас Пэх дэлхийд байхгүй нам болжээ гэцгээв. Дотроос энэ бол ардчлал хэмээн хариулв. Ямар ч ил байсан ардчилсан намын 15 дэд дарга эх шинэ жилээр оны үйл явдалд баталгаатай нэрлэгдэнэ. Ингэжл ардчилсан намын 15 дэд даргыг гаднаас нь ч дотроос нь ч бүтэн 7 хоног ноолов. Үр дүнд нь тэд ч би ардчилсан намын дарга болсон гэж сурталчлах шаардлагагүй боллоо. Тэгвэл улс төрийн зөвлөл хэмээх хамгийн том удирдлага нь нам жим томилогдоод ажилдаа оржээ. Тус зөвлөл нь намынхаа бодлогыг барих дээд байгууллага аж. Улсаар бол улсыг хурал гэсэн үг. Улс төрийн зөвлөлд ардчилсан намын дарга асан Эрдэнэ, Монгол үндэсний ардчилсан намын дарга асан Гамболд, ардчилсан намын генсэг асан Эрдэнэбат, оюун дээр улсын хурлын гишүүн Ажишаа, Бээсэн, Гамбат, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхимын ерөнхийлөгч Амар Төвшин, Хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан Ганбаатар, шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын дарга асан Магнай, ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал асан Наран Туяа, ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн асан Одон Тунгалаг, нийслэлийн ардчилсан намын дарга асан Пүрэв Даваа, Сүхбаатар дүүргийн ардчилсан намын дарга Болормаа, Чингэлтэй дүүргийн ардчилсан намын дарга Баян Мөнх, Орхон аймгийн ардчилсан намын дарга Бат Хуяг, Говь Сүмбэр аймгийн ардчилсан намын дарга асан Од Сэр, үндэсний бодлогын хорооны гишүүн Чимэд Дорж, Жавзан Пагам, Даваас Сүрэн, Пунцаг, Тамир нарын 22 хүнийг томилжээ. Тэд улс төрийн түүх угсаа гарлыг намынх нь бол 15 даргын адил шүдлээд сүйдэл болж байгаад уулдсан. Учир нь намын эрх барих дээд байгууллагад хин орчих уу гэд яриа хөөрөө болж эхэлж буй бололтой юм. Үүнээс болоод 2023 оны 8 дугаар сарын 31-нд товлогдсон ардчилсан намын уламжлалт 4.1 хурал хойшилсан байна. Тэр нь ардчилсан намын дарга ган төмрийн санаачлагаар цуцлагджээ. Уг нь тэд үндэсний бодлогын хорооны хурлаа хийж бүтцээ байгуулж чадсанаа мэдээлэх байжээ. Гэвч үндэсний бодлогын хорооныхоо хурлын дараа ярьж байгаад ардчилсан намын дарга ган төмөр 15 дэд дарга болон ажлын албаа, тэргүүн дэд дарга баяр цогт нь улс төрийн зөвлөлөө хариуцгаар болсон байна. Энэ нь дээд түвшиндөө зөрчлийн шинжтэй хөнгөн үйл ойлголцол үүсгээд авчээ. Өөрөөр хэлбэл ардчилсан намд 2 давхар бүтэц зурагдсанаас болоод эрх мэдлийн хуваарлт дагсан зөрчилдөж эхлээд байгаа юм байна. Үүнийг ойлгоход маш амархан аж. Компаниар жишээлээ л дээ. Аль нь ч компани удирдлага дээр хэн том байдаг вүлээ дээ. Туузын даргуу гүйцэтгэх захирал уу? Үнийг бүгд мэднэ. Довчхондоо бол баяр цогт туузын дарга ган төмөр гүйцэтгэх захирал болчихсон бололтой.